Тэгээ Бурхны номдод бол цасар орчлон бол хязгааргүй маш олон байдаг. Тэр хязгааргүй одоо тэр орчлон сансар дотор бол маш олон гариг ертөнц байдаг. Тэдний одоо муу нөлөөллүүд ирж болно. Биднэрт бол за шинжлэх ухаанд бол сар дэлхийд ойртоход 70 ус дэше өргөгддөг. Тэр 70 ус бол ямар одоо их эзэл хүн ямар их жинтэй гэлээ тэр их 70 ус дэше өргөгдөж байна гэдгсэн. Тэр сарны нөлөөлөл дэлхий дээр үүсэж байна гэсэн үг. Царны нөлөөлөл одоо усан тэгж нөлөөлж байгаа юм чинь бидний одоо бие даалгавар нус гэж ярьдаг. Тэр бие эзэл хүн дээр нөлөөлөхгүй гэсэн тийм баталгаа байхгүй. Тэр зөвхөн сарны нөлөөлөл тийм бахад улсад од гаргсын нөлөөлөл хэрвээ биднэрт үйлчлэх юм бол за тэрний дээрээс орчин сансар дээр оршигч бидний одоо нүдэнд харагдахгүй одоо тийм зан тэрэн мам тэргүүтэй муу хүчин зүйлсүүд байна гэж үздэг. Тэдгээрийн хордод бас биднэрт ирэх юм бодвол доод оршигч тус савдгийн тийм хорлол гарах юм бол бидний бие тэсэж гарах уу гэдэг тийм зүйл болно. Тэгэхээр тэрнээс яаж хамгаалах уу гэхээр хүн өөрөө ёс суртахуунтай сэтгэлийн хувьд бол бусдад тийм тусдаа сайхан сэтгэлтэй 10 гаруй нэг үйл тэргүүтэй бусдад хордол үйлддэггүй тийм байх нөгөө татаас юм сахиус тэргүүтэй өөрийн одоо хамгаалж чадах юм хүчин зүйлсүүдээр өөрийгөө хүрээлүүлж чадах юм бол дээд болон тэр од гаргсын байгалийн давтад шүү хүчин зүйлүүдээс бол хамгаалагдах тийм мөн чанартай болно. За одоо манай Бурхны номдод сахиус бохот хамгаалах. За хамгийн одоо инженеэр ярих юм бол энэ бун торлыг өдөр бидээ авч явах, зүүх, ашиг тэргэндээ байрлуулах, тэр орндоо тавих гэдэг маш олон зүйлд бол хэрэгжилж одоо болох юм. За хэрэглэснээрээ болбол 9,800 суудал за тэгээд бидний одоо зорчиж байгаа зүг за орчин газар тэгээд янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалаад биднэрт тийм дотор муу зүйл гарч болцсохгүй гэсэн тийм одоо байдаг. Тэр бүх зүйлээс бол энэ бунд хорл буюу гэрийн энэ сахиус хамгаалж үлдэх юм хүн тухайн орчиндоо одоо байгаа газараа болоод элдв янз юм хорлолгүй байхын тухайд болоод гэрийн сахиус гэж хэлж байгаа юм.